Дараагийн мэдээг танилцуулъя. Бүгд найрамд Хятад ард улсын зүгээс Мянмарт үйл ажиллагаа явуулдаг Луврын төвүүдийг ажилуулж байсан мафийн бүлэглэлийн 4 гишүүнийг дахин цаазаар авсан ийм үйлдэл гаргасан гэдгээ төрийн хэвлэлийн мэдээлэлээр мэдээлж байна. За энэхүү бай авахтай гэр бүлийн хувьд мафийн 4 гишүүнийг цаазаар авах болсон тухай мэдээллүүд гарсан. За Гуандун мужийн шүүхээс тэднийг заллин мэхлэх, хүн амны хэрэг үйлдэх, за бусдад гэмтэл бэртэл учруулах болон бусад гэмт хэрэг үйлдсэн гэж тогтоосон байна. За эдгээр гэмт хэрэгт буруутгаж тус гэр бүлийн 21 гишүүнийг шүүж байсан. Өнгөрсөн оны 11-р сард шүүх тэдний 5-ыг нь цаазаар авах ялгааноос нь за үүнд бол тус овгийн тэргүүлэгч гишүүн болох Бай Сучон багтаж ял шийтгүүлсэн. За үүнийхээ дараа бол өвчний улмаар нас барсан гэж төрийн хэвлэлийн мэдээллүүд мэдээлж байна. Өнгөрсөн 7 хоногт зүүн өмнөд Азад Хятадын иргэдийг хохироосон заллингийн үйл ажиллагааг таслан зогсоох кампанит ажлын хүрээнд бүгд найрамд Хятад ард улс мөн өөр нэгэн овг гэр болох Мин овгт гэр бүлийн мафийн 11 гишүүнийг мөн цаазаар авсан ийм үйлдэл болсон. Бай болон Мингийн гэр бүл за түүнээс гадна хэд хэдэн гэр бүл нь Мянмарын хилийн дагуух Лавкан нэртэй хотод олон жилийн туршид ноёрхож байсан. За тэд тэндээ казино, улаан дэлгүүрийн гудамж, кибер луврын үйл ажиллагаа эрхэлдэг байсан байна. Бай Суучны хүү саатуулгацсныхаа дараа хэлснийг нь төрийн хэвлэлийн мэдээллүүд мэдээлсний дагуу гэмт хэрэглэлийн бүлгүүд дундаа Бай авахтны гэр бүл нь нэгдүгüрт байсан маш хэвчрхэг гэр бүл. За өөрийн гэсэн цэрэг аримтай байсан Бай авахт гэр бүл кибер луврын үйл ажиллагаа явуулах, казино ажиллуулах 41 хороолол байгуулсан гэж эрх баригчид хэлж байна. Эдгээр хороололд хүчирхийллийн соёл нэгэнтээ тогтсон байсан мөн зодох цамлах нь ердийн зүйл байв. За Байгийн гэр бүлийн хувьд гэмт хэргийн үйл ажиллагааны улмаас тэдний үйлдсэн гэмт хэрэгээс болж Хятадын 6 иргэн амнасаа алдаж, нэг хүн амиа хорлож, олон хүн гэмтэж ирсэн гэдгийг хэлж байгаа. Одоо Мянмарын цэргийн дэглэмийг удирдах байгаа Мин Анхуайлагийн удирдсан цэргийн үйл ажиллагааны үеэр Лавкан хотод ноёрхож байсан цэргийн удирдагчийг түлхэн унгасны дараа Бай авахт гэр бүлийнхэн 2000-ад оны ихэр тус хотод ноёрхох болсон. За тухайн үедээ цэргийн удирдагч хамтран ажиллах түншүүд хайж байсан. За энэ үед нь бол тухайн үед цэргийн орлогч байсан Бай Сучэн энэхүү шаардлагад нийцэж боломжийг ашигласан байна. Гэвч энэхүү гэр бүлийн эзэнт гүрэн 2023 онд нуруу орсон. За Бээжингийн хувьд Мянмарын цэргийнхэн Луврын үйл ажиллагаатай тэмцэхэд идэвхгүй хандж байгаад бухимдан тус бус нутагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний босгогчдыг далдуур бөгөөд чимээгүй дэмжиж байсан. Ингээд Хятадын дэмжлэгийн үр дүнд Луврын үйл ажиллагаа явуулж байсан мафийн бүлэглэлийн гишүүдийг баривчлан Бээжинд хүргэж хүлээлгэн өгсөн. За нүүбийн тооцож байгаагаар Мянмар болон зүүн өмнөд Азийн орнуудад хэдэн зуун мянган хүн цахим Лувр хийлгэхээр хүний 8-нд өртүүлж худалдагдсан тохиолдлууд гарсан. За тэдний дунд олонх нь Хятадын иргэд байсан. За мөн хэдэн тэрбум ам долларын хохирол учруулсан заллингийн хэргийн гол хохирогчд нь мөн хятадууд болж байгаа учраас Хятадын зүгээс энэхүү чиглэлд бол тэмцэл өрнүүлж байгаа юм. За цаазаар авах ялыг гүйцэтгэж захим одоо Лувр болон бусад гэмт хэрэгт оролцож байгаа. Эдгээр гэмт хэргийн бүлэглүүдийн гишүүдийг шийтгэж байгаа явдал нь цаашдаа Луврын гэмт хэрэг үлдэж багдгүй дараагийн хүмүүс анхааруулах зорилгоор бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын зүгээс энэхүү одоо ялын дээд арга хэмжээг авч тухайн сэрэмжлүүлгийг өгч байгаамаа.